Сайхан уу? Налагчуудаа хайр түгэе. Мэндчилгээ хүргэлтийн хамт олноос та бүхэндээ өчийн мэндийг хүргэж, ээжийн хайраар, эхийн хайраар бэлгсэн энэ удаагийн дугаарын ээлжид зочин Кулаштай хэмээн хаягалсан үр хүүхдүүдийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжлах гэж байна. Хамтдаа дотогшоорж, хайрын дээдээр үрсэн тэтгэн өсгсөн энэрэлт ижийг нь гинтийн бэлгээр баярлуулцгаая. Мэндчилгээ хүргэлт үргэлжилсээр байна. Ээлжид гинтийн бэлэг энэ гоё цэцгийн баглааны эзэн болсон Кулаш хэмээх сайхан бүсгүйг зорин хөрөлцөн ирээд байна. Юун түрүүнд ихчтэй энэ өдрийн мэнд хүргэе, Мартин мэнд хүргэе. Баярлалаа. Чамд ч гэсэн Мартин баярын мэнд хүргье. Энэ гоё цэцгийн баглаагаар хүндтгэлийн дэдийг өргөн барихыг хүссэн нэг биш нэлээд олон хүмүүсийн гинтийн бэлгийг аваад ирлээ. Кулаш ихч бичлэгнийхаа ихэнд өнөөдөр орсон айл олгоноос л асууж байгаа дүүн. Ер нь бэлэг явуулах ёстой хүн байгаа юу? Хүлээж байгаа хүн байна уу? Хүүхдүүд байна. Хүүхдүүд байна. Ердөөс ямар ч эргэлзээ байгаа байхгүй. Хүүхдүүд гэснээс хоёулаа нэрээ бичлэгтээ өөрийгөө бас товчхон танилцуулъя. Хэдэн хүүхэд төрүүлж өсгсөн бэ? 4 хүүхэд төрүүлж өсгсөн. Дөрвөлээ амьд сэрүүн. Маш сайн амжилттай явж гин. Ирээдүйд бас циркийн мундаг алдартай тамирчинтай болох гээд л энэ сайхан хүүхдүүдийг төрүүлж өсгсөн ижи бурхны өмнө мэхийн эслэн хүндэтгэж цэцгийн баглаа ирсэн байна. Тэгээд Кулаш ихчээ энэ цэцэг их ид шидтэй. Зүгээр тань дээр шууд очихгүй зүрх сэтгэлийн сайхан үгсийг нь дамжуулж өгөх даалгавартай бид хоёр ороод ирсэн учраас одоо эхлээд дүүгийнхаа хэлэх үгийг хоёулаа маш сайн сонсох хэрэгтэй. Хэрв зөө сонсвол 4 хүүхдийн чухам айл нь бас ямар учиртай ер нь хүүхдүүд мөн үү биш үү гэдэг эргэлзээ тайлагдах юм шүү заяа. Энгэртэн сүү эвлэж сэтгэлд нь бүгээн дуу аялагдж эвидэ миний муу ижи залуунаас хүсэл мөрөөдөл бүхнээ бидэндээ шингээгээдэл бусдын хүүхдээс дутаачихгүй юм гэсэндээ буурал энхэн орчлонд бүхнээ өрстэн шингээж яваа бид бүхний шүтэн юм шүү дээ. Энэрл хайрын дээд нь болсон ижи таныхаа алдар гавьяаг магтан дуулахгүй байхын аргагүй юм аа. 100 цэцгэс дундаас зулаад ирмэн залбирч мөргсөн зах хязгаар нь үгүй орчлон зөвхөн үрсийнхээ төрөөл амьдарсан мянган наран дундаас миний л төлөө мэлтийж гэрэлтсэн мөнх хөх тэнгэрийн дор мөрөөдөл хүсэл бүхнийг минь дэмдэж төдийгөөс өдий хүртэл тэтгэн намайг өсгсөн ээжээ тандаа үрсэн хязгааргүй их хайртай шүү. Элсэн говийн ширхгийн тоогоор ээждээ үрсэн дэндүү хайртай гэж хэлий. Эвэлсэн сүхтэн залгилж хүн болсон учраас ээж тандаа бид чинь дэндүү их өртөө юм шүү. Халуун хөвлөд тань бүрлдэж хүн болсон учраас хүндлэхгүй байхын аргагүй юм а миний ээжээ. Хамаг сайхан бүхнийг тань хүртэж өдий тайтай яваа болохоор хүндлэж хайрлахгүй байхын аргагүй юм. Та бол бидний мэдэх хамгийн мундаг, хамгийн супер ээж, супер бүсгүй шүү. Танда Мартин 8-ны мэд хүргье гэд. Хайртай үр хүүхдүүдээс нь мөн дээрээс нь хүргэн нь бас мэд дэвшүүлсэн шүү. Маш гоё цэцгийн баглааг хүүхдүүдийн хайр инэрлийн хамтаар өргөн барья. Өгтөн авноо. Ана жалгыз гана шарық өмір сыйлаған шамандыққа қимаған За тэгээд ажлаа зураад ирэхдээ л айгүй гоё мэдчилгээтэй тасан авж байгаа. Өөдөөс нь бас хоёр нь хараа зогсож байна. Ирж амжаагүй хэд нь одоо хоёулангийн бичлэгийг үзэх байхаа гэж бодож байна. Кулаш ихч яг энэ цаг мөчид хүүхдүүдтэй хандаж гоё талархал дэвшүүлье. Хүүхдүүдтэй маш их баярлалаа. Хүүхдүүдтэй хайртай шүү миний хүүхдүүд мундаг том мундаг их ажилтай мундаг сайн хүүхдүүд байгаа. Хүүхдүүдтэй хайртай. Canım apayımsın. Al yine anarşım şalkıp külsen aldımda bizden uzak жүрсең. Жүрегім жыр толғайды, көңілім ортаймайды. Анасы бар адамдар еш қашан қартаймайды деген әдем әннің шумағымен март мерекеңізді құттықтап бүгінгі бағдарламаны тәмамдайық. Асыл ана ардақты дана болған мерекеңіз құтты болсын. Амин. Көп рахмет сендерге. Саған да жұмысын тауысты. Көп рахмет. Рахмет. Әлемнің жарығын сыйладың сен маған, даланың әр гүлін жинадың сен маған, сен бердің
Kanatın samğagan Balalık koşlarım Özüne